Тэрбэн мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүх нийтийн мод тарих өдрүүдийг улсын хэмжээнд 9-р сараас 10-р сарыг дуустал хугацаанд зохион байгуулж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын 3 байршилд гэхэд төрийн болон хувийн гишлийн 225 байгууллага аж ахуй нэгжийн 12 төрлийн 3500 орчим тарьц суулгац тарилаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 65 байгууллага 500, олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд 50 байгууллага 500 мод 1500 сүг, шинэ алаах цэцэрлэгт хүрээлэнд 90 орчим байгууллага 500 мод 500 сүг тарьжээ. Намрын мод тарих өдрүүдийн үйл ажиллагаа бол аймаг орон нутаг орн нийслэлд бүхэл байршилд бол маш идэвхтэй үйл ажиллагаа өрнөж байна. Тэгэхээр Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлан тэрбэн мод үндэсний хөдөлгөөн 2021 оны намрын улиралд эхэлсэн цагаас эхлээд бид энэ жил орон даяараа 9 дахь удаагийн мод тарих, бүх нийтийн мод тарих үйл ажиллагааг бол Монгол Улсын засгийн газар иргэжүүлж агентлаг он газар болон Монгол Улсын ерөнхийлөгчийн намын газар замын бусад аж ахуйн нэгж байгууллагууд энэ оролцоотой дээрээс нь ард иргэдийн оролцоотойгоор бол хийж байна. За анх эхэлжсэн цаг үетэй харьцуулахад Монгол орон даяар мод тарих үйлсэд бол манай ард иргэд болон аж ахуйн нэгж байгууллагууд маш идэвхтэй оролцож байгаа гэдгийг бол энэ онцлон дурдж хэлэх зүйтэй байна. Их хэмжээгээр тарих буюу ерөнхийдөө тарилтыг эрчимжүүлэх, мод тарих үйл ажиллагааг эрчимжүүлэхийн үе шатанд ороод явж байгаа. Энэ хүрээндээ ч мөн төвлөрсөн байршлууд нийслэлтэй гэргэн тойронд байгаа томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ард иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотойгоор модыг тарьж ажлыг бол бас мөн эрчимжүүлж байгаа. За түүнээс гадна өнгөрсөн хаврын мод тарилтын хүрээнд хар хорин хотод бол бас нэлээдгүй хэмжээний модыг тарьж өнгөрсөн уул уурхайн аж ахуйн нэгж байгууллагууд болон бусад ард иргэдийн оролцоотойгоор хар хорин хотод бид 1 сая модыг бол өнгөрсөн хаврын өдрөл болон энэ намрын мод тарилтын хүрээнд бол хийж байна. Нийтдээ 3.1 талбайд 16 төрлийн 18 мянган төгрөгийн ширхэг мод цугийг бол тарихаар бид бүхэн бэлтгэж байна. Энэхүү тарилтын хүрээнд бол модныхоо нүх суудаг ухаад бэлтгэсэн, өртөс буус хар сороог бэлтгэсэн тарилтын бэлтгэл ажил бол 100% хангагдсан байна. Энэ удаагийн мод тарилтанд тэрбэн мод үндэсний хөдөлгөөний хүрээнд бол нийслэлийн харьяа дүүргийн байгууллагууд маш идэвхтэй оролцож байгаа. Үүнд бол 68 байгууллага бол одоогийн байдлаар мод тарьсан байна. Намрын мод тарих өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид мөн сайн дураараа оролцсон байна. Намрын мод тарилтаар улсын хэмжээнд 18 гаруй байгууллага аж ахуй нэгж иргэн 2 сая гаруй мод тарьсан. Аймаг сум дүүргүүдэд тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг мөн зохион байгуулжээ. Бид ангаараа үеийнхнээ төлөөлөд энэ цэцэрлэг төрөлний хагас өдөр болгон мод тарьж байгаа. Энэ сайн дураараа хийж байгаа. Тэгээд мод тарих нь ер нь бол бидэрт амар ашигтай агаар, цэвэр агаартай болно. Тэгээд бас үзэмж нь амар гоё болно. Манайх ангаараа хаяада богд ол руу гардаг байхгүй юу? Тэгэхээр тэндээс хот руу гарах нэг амар сонир саарл юм хар мар өнгөтэй амар мөтөртэй харагддаг. Тэгээд ер нь бол айл болгон ядч 3-аас 4 мод тариад хөвшчүүл ер нь их зүгээр ахаа гэж боддог. Тэрээс манай гэр ер нь бол амар кино үздэг. Тэгээ би гадаадын кинонууд үзэхээр амар атаархтай. Тэдний гудамж талбай нэмэг бүр ном ногоо амар модтай. Тэгээ тэр нь одоо бүр амар гоё санагдаад тэгээ би өнөөдөр энд ангаараа мод тарихаар ирсэн. Харин өнгөрсөн хавраа 3400 гаруй байгууллага аж ахуй нэгж 185 мянга гаруй иргэн 8 сая 400 мянган мод тарьсан байна. Тэрбэн мод үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд 113 сая мод тарьж ургуулжээ. 2030 он хүртэлх хугацаанд уул уурхайн томоохон аж ахуй нэгжүүд 608 сая, аймаг нийслэл 680 гаруй сая мод тарьж ургуулна.